За сайн бацгаана уу. За хурдны төсөл зам төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг төлөвлөжүүлэх урьдчилан хэлэлцүүлгийн хурал маань боллоо. За хурлаар шүүхээс 7 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа. За шалтгаан нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжсэн төлөөлөгч бол энэхүү төсөл хөтөлбөр хэрвээ зогсвол манай талаас олон улсын арбитрийн шүүхтэр бас дуудагдах. Мөн гэрээний дагуу алданг торгуул хүлээх ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр энэ нь бол бас бусдын гэдэг юм те нийтийн ашиг сонирхлыг бас хөндөж байгаа асуудал учраас бас нотлох баримтуудыг шүүх хуралдаанд бас авчирч өгье гэж байна. За өөрөөр хэлбэл энэ дуудлын хурдны зам төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг төлөвлөжүүлэх болохгүй маа гэсэн байдлаар нотлох баримтуудаа шүүхэд ирүүлэхээр боллоо хариуцагч талаас. За мөн шүүхээс дараагийн 7 хоногийн 3 дахь өдөр энэ трасттай холбоотой газар дээр нь дуудлын хурдны зам төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн шийдвэрийг төлөвлөжүүлэхтэй холбоотой туулын яг хаагуурдаг траст байрж байгаа вэ гэдэг дээр бас үзлэг хийхээр боллоо. За мөн миний зүгээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын туулын хурдны зам төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвшөөрсөн тогтоол гарсан тэр өдрийн төлөөлөгчдийн хуралдааны тэмдэглэлийг тус хуралдаанд нийслэлийн засаг дарга гүрэн тамгын газраас оруулсан туулын хурдны зам төсөл яг ямар байдлаар орсон юм тэр материалыг бас гаргуулахыг хүсэж мөн хүсэлтийн маань шүүхүүлж байгаа дээрх нотлох баримтуудыг бас гаргуулахаар шийдвэрлэлээ. За тэгэхээр 21-ний өдөр энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийслэлийн энэ шийдвэрийг төлөвлөжүүлэх хэсэг талаарх шүүх хуралдаа 21-нд болох нэ. Тухайн үед нь та бүхэндээ бас мэдээллийг дамжуулъя. За баярлалаа.